Уцтай мэдээ. Улсын хурлын намрын чуулганы анхны нэгдсэн хуралдаанаар хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хилцэж дэмжиж байна. Бараг л хэн ч анзаараагүй шихэн байхад гинхэн бөгөөд зэмхэн энэ хуулийн төслийг хилцгээр дэмжчихлээ. Хуулийг санаачлагчид нь улсын хурлын гишүүн Ган Хуйг булган туяа ануужин өнөр болор. Улсын хуралдаа бол залуу үеийнхний төлөөлөл гэж харж болохоор 70-аад оныхон Монгол Ардын намын залуу фракцийн санаачлаг явж байж мэдэх нюанстай байна гэдгийг хэвлэл мэдээллийнхэн тодтогсон байлаа. Харин энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар зорж байгааг нь харвал одоогийн хуулийг илүү хэлбэршүүлэх хөрөнгө оруулагчдын шалгуурыг хөнгөвчлөж чиглэсэн гэж харагдаж байгаа юм. Гол яригдж байгаа өөрчлөлт үндсэн хоёр агуулга дээр төвлөрөх бололтой. Үүний нэгд гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ? Хоёрт гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ гэсэн хоёр агуулга дээр цаашдын хилцүүлэг төвлөрөх нь тодорхой байна. Хөрөнгө оруулалтын одоогийн хуульд 100 мянган Америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан бол хөрөнгө оруулагч хэмээн тодорхойлж байгаа. Үндсэн гол шалгуур нь 100 мянган Америк доллар гэдэг нь 300 сая орчим төгрөг. Хөрөнгө оруулагч хэмээх том тодорхойлолтод бол бараг багтахаар босох хэмжээ. Харин одоо энэ босох хэмжээг бүр байхгүй болохоор төсөл тусгажээ. Ердөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч байх гэсэн томьёолоор хөрөнгө оруулагч хэмээн өргөмжлөгдөх боломжтой болж байна. Хуулийн төслийг санаачлагчдын нэг булган туяа гишүүний тайлбарснаар ингэж өөрчилснөөр стартап компаниудаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах гинэ. Харин амар төвшин гишүүний хэлснээр ихэнх орнуудад ийм босго байдаггүй бөгөөд хөрөнгө оруулагчид буурсан нь энэ 100 мянган Америк доллар гэдэг босгоос шалтгаалсан юм байх. Өөрчлөлтийн хоёр дахь том агуулга болж байгаа гадаадын хөрөнгө оруулагч Монголд оршин суух зөвшөөрлөө хэрхэн авах вэ гэдэгт анхаарал хандуулахаас аргагүй болж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад олохоор төлөвлөж байгаа хамгийн таатай боломж нь Монгол улсад оршин суух эрхийг амар хялбар олох явдал. Тодорхойлбол одоо хэрэгжиж байгаа хуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг 50 мянган Америк доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно гэж өөрчлөх аж. Өөрөөр хэлбэл Монголд хамгийн багадаа 50 мянган Америк долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол тухайн этгээд гэр бүлийн хамт Монголд хувийн хэрэгээр оршин суух зөвшөөрөл олгох зохицуулттай болох юм байна. 50 мянган Америк доллар гэдэг нь 150 сая төгрөг. Хэрв энэ тоо хэмжээнээс харвал ганц гайгүйхэн шиг автомашин оруулж ирээд аль эсвэл нэг цайны газарт шүлний хоёр тоогоо авчирч өгөөд л Монголд амар жимээр аж төрөх дарахын хэрэгтэй болно. Эсвэл амьдрах орон байр худалдаж аваад түүнийгээ хөрөнгө оруулалт гэж харуулад л Монголд сохор зоосны жашиггүйгээр амьдрах онцгой эрхийг үнэгүй авах боломж байна. Хөдөөгийн нэг суманд хагас суусхан өвлийн хүлэмж барьчихад тэрэндээ ганц ногоочийн ажиллуулад суухад хөрөнгө оруулагч бурхан хэмээх хүндэтгэлийн эзэн болно. Бидэнтэй хаяад ирлээд 1.5 тэрбум иргэнтэй хүн далаа эргээ хайлан салгиж байгаа. Тэд хөрөнгө оруулагч үндэстэн бас хууль тогтоомжоор гадаадад байгаа хөрөнгө оруулагчдаа цэрэг зэвсгийн хүчээр хамгаалах хууль эрх зүйн зохицуулалттай. Энэ бол зүгээр л нэмэлт дайвар сануулга. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтад нэг улсын эзлэх хувь хэмжээг тодорхой болгох шаардлага бий. Ийм нэгэн хуулийн төслийг намрын чуулганы анхны хуралдаанаараа дэмжсэн нь анхаарал татаж бас хар төрүүлж байна.